Эрдэнэ хотод нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40 сая төгрөгөө. За гэвч уул уурхаагаас бусад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.4 сая төгрөг байт юм байна. За энэ дүнгээр 21 аймгаас 19-р ирэмблэгдэж байна. Тиймээс цаашаад эдийн засгаа солонгоруулна. За ингэхдээ биотехнологийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл олгож, байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхийд материалыг боловсруулан үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Монгол улстай анх удаа засгийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр буюу химийн технологийн үйлдвэрлэл бол анх удаа одоо Монгол улсад барьж байгуулагдах юм аа. Ер нь 2028 онд багтаж бас эхний барилга байгууламжийн ажлууд хийгдсэн байх ёстой гэдэг юм төлөвлөлтөд явж байгаа. Үзэгч та бүхэнд НТВ-ийн сурвалжлах баг Эрдэнэ хотоос мэдээлэл хүргэж байна. За Эрдэнэ хотын хувьд нийтдээ 100 мянга гаруй хүн амтай өнгөрсөн 2024 онд л гэхэд Улаанбаатар хотоос 3 мянга гаруй иргэн бол шилжиж ирсэн гэсэн ийм мэдээлэл байна. За цаашдаа Эрдэнэ төлөвлөрийн нөөц баялаг бол одоо 2079 он хүртэл ашиглагдах боломжтой гэсэн ийм судалгааны дүн гарсан энэ цаг үед Эрдэнэтийн одоо форум, эдийн засгийн форум дээр яригдж байгаа гол зүйл нь болохоор за уул уурхаагаас гадна бас бусад салбаруудаа дэмжиж хөгжүүлье. Бусад одоо чиглэлээр улам илүү хөгжүүлснээр за иргэд татах, за иргэд ажлын байр бий болгох, за усын төсөв болоод орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх гэх мэтчлэн олон одоо эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа. За энэ донд жишээлх юм бол биотехнологийн чиглэлээр бас одоо эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгоно гэж ярьж байна. За мөн дээрэс нь Эрдэнэтийг захиурын үндэе болгох ийм одоо зүйлсүүд ч гэсэн яригдж байна. За ингийн тулд эхлээд технологийн компаниудыг дэмжсэн одоо татврын бодлогууд ч явуулна гэдгээ албаныхан онцолж байна. Нэг салбараас хамааралтай цаашдаа Эрдэнэ хот яаж хөгжих юм бэ? За байгалийн одоо шавхдаг нөөц маань хизээ нэгэн цаг дуусахад Эрдэнэ хот яаж дангаараа цаашаа явах юм бэ гэдгийг өнөөдөр эдийн засгийн форумоос гол гаргаж ирэх чинь. Тийм учраас бид бүгд биотехнологийн хот болох зорилт дэвшүүлээд үүний хүрээнд за бүтээлчээр ухаалгаар тогтвортойгоор хөгжих 60 дэд хөтөлбөрийг боловсруулад одоо олон нийтэд танилцуулахар зорж байна. Цаашид 2036 он хүртэл Орхон аймаг Эрдэнэт хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Эрдэнэтийг бүтээлч ухаалаг тогтвортой эдийн засагтай болгох хүрээнд 24 дэд төслийг хэрэгжүүлнэ. Экспортыг дэмжих, бүсийн тээвэр логистикийн төв, үйлдвэр технологийн парк зэрэг эдийн засгийн ач холбогдол өндөртэй төвүүдийг ашиглалтанд оруулна. Эрдэнэт хотод шилжин иргэсдийн тоо нэмэгдэж байгаа энэ цагт хотын төлөвлөлтийг зөв хийж 9 байршил 9200 гаруй айлын орон сууц барихаар төлөвлөж байна. За энэ хүрээнд хувийн хвшлийн компаниудыг урьж байгаагаа удирдлагуудын зүгээс онцоллоо.